За сайн байцгаана уу? 3 дугаар сарынхаа төлөвлөгөөг хэрхэн хийж байгаагаа та бүхэнтэй хуваалцах гэж байна. Тэгэхээр миний хувьд энэ жил хоёр хил дээр зэрэг энэ төлөвлөгөөнийхөө дэвтрийг хөтлөхөөр шийдсэн. Тэгээд нэг дэвтэр дээрээ би яг үндсэн захиалгынхаа ажлыг ч юм уу эсвэл яг гэрийнхаа шугамар хийж байгаа ажлуудаа оруулаад нөгөө дэвтэр дээрээ буюу англи хэл дээр хөтлөж байгаа дэвтэр дээрээ болохоор илүү бүтээлч нэмэлт байдлаар хэрэгжүүлж байгаа төсөлт ажлуудаа төлөвлөж бичгээр шийдсэн байгаа. Тэгэхээр хэрвээ та яг энэ бүтээлчийн төслийн үйл ажиллагаануудтай танилцъя гэж хүсэх юм бол миний бас англи дээр бэлтгэсэн видеог үзэх боломжтой шүү. Энд болохоор би ерөнхийдөө тэр англи дээр бэлтгэсэн биелдээнийхээ агуулгыг харин монгол хэл дээр ярих гэж байна. За тэгэхээр ер нь бол сарын төлөвлөлт маань ерөнхийдөө жигдэрсэн тийм үйл явц гэж бас хэлж болохоор басан байгаа. Тэгээ надад яг таалагддаг ийм өснөгтөн хэлбэр одоо та бүхэн яг хийж байгааг харж байна. Тэгэхээр энэ ч нь болохоор яг тухайн сарда бүхэлд нь яг юу их гэж байгаа вэ гэдгийг харах, ялангуяа цагаа уялдуулахад хэрэг захиалгатай ажил авсан байгаа бол тэдгэрийг энэ биш тэмдэглэхэд их тохиромжтой байдаг. Шууд сөхөөл нэг хараад юу их гэж байгаа тодорхой байдаг. Яг ийм үед харин нөгөө хуваараа хийж байгаа өөрийнхөө санаачилж байгаа зүйлүүдийг давхардуулан бичгээр жоохон авцалтахгүй юм шиг санагдаад би англи дээр тусгаалan яг хувийнхаа тэр ажлуудыг бол хөтөлж тэмдэглэхээр шийдсэн юм аа. Түүнчлэн бас миний ер нь энэ хийж байгаа ажлууд аюух тийм санаа бодол оролдуулах юм зохиох гэх юм уу нэг бүтээх тиймэрхүү юм их гардаг. Тийм болохоор нөгөө англи дээр brain dump гэж хэлээд байгаа нөгөө оюуны шуурга, оюуны товтлогоогоо хийх цаас маань ч гэсэндээ англи дээр хөтлөж байгаа дэвтэр дээр минь байгаа. Харин монгол дээрх дэвтэр дээр шаардлагатай бол яг ажлынхаа шуурмаар хэрэг тэр санал бодлоо өрөлдүүлж ивэл зай завсраар нь хийдэг. Гэхдээ ер нь бол тэхээс илүүтэйгээр зүгээр орж ирж байгаа тэр ажлынхаа төлөвлөгөөнүүдийг бичиж тэмдэглэх, цагаа тохирох, дээрэс нь одоо яг юу хийсэн бэ гэдгээ тэмдэглэн хөтлөх, ажиглалт, дадал хэвшлээс бүртгэх тийм үйл ажиллагаануудтай бол ерөнхийдөө энэ монгол дэвтрийг ашигладаг гэж хэлж болно. Тэгэхээр 3 дугаар сарын хувьд болохоор миний хувьд их өвөрмөц сар байгаа. Яагаад гэхээр би чадвал өдөр болгон видео гаргая гэж бодож байна. Монголд нөгөө коронавирусаас хамгаалаад сургуулиуд хаагдчихсан байгаа яг энэ үед хүүхдүүдтэйгээ цаг өнгөрөөж байгаа ээжүүдэд санаа авах үүднээс би энэ зан чанарын хичээл заах сэдвүүдийг яаж зохион байгуулж болох уу, яаж ашиглах уу гэсэн санаануудаа хуваалцад явъя гэж бодож байгаамаа. За тэгэхээр энэ сарын хувьд бол одоо бүхэлдээ ингээд 4-7 хоногоос бүрдэж байгаа учраас эхний одоо 7 хоногоос нь хэрэг библийг эхнээс нь судлаад явбал бүтээлийн тухай гарч эхэлдэг л дээ. Одоо орчлон ертөнцийн бүхэн яаж бүтээсэн тухай. Тэгэхээр гэртээ сууж байгаа манай итгэгч ээжүүдийн хувьд болохоор хүүхэдтэй одоо библийг ярьж заахтаа энэ зан чанарын өнцгөөс нь бас зааж болдог юм аа. Тэгээ би эхний 7 хоногт тохиолбол бүтээлийн тухай зааж байгаа бол бүхний тэр бүтээлч сэтгэлгээ, бүтээлч чанарын тухай ярьж болох юмаа гэсэн тэр санааг бол төвшүүлж байгаа. Тэгээд энэ бүтээлч гэдэг зүгээр орхиж бас болохгүй. Яагаад вэ гэхээр бүтээлч чанар чинь өөрөө маш олон тийм дид чанаруудаас бүрдээд байгаа. Бүтээлч байхын тулд тухайлбал хүн санаачлагтай байдаг, хүн зоригтой байдаг, хүн алдхаас айддаггүй, тийм итгэлтэй байдаг. Дээрээс нь тийм баялаг сэтгэлгээний тийм чанартай байх хэрэгтэй болно. За тийм мэдээж бүтээх ур чадвар эвдүү бас шаардагдана. Гэх мэтлэн ингээл одоо энэ ганц зүйлийн доор хичнээн олон юм хийж болох вэ гэдгийг бол эндээс харж болж байгаа юм л да. Нөгөө талаас энэ бүтээл ярьж хахад бол түүхээ ашиглаж болно, зураг ашиглаж болно, янз бүрийн тийм дасгал үйл ажиллагаа, ялангуяа хамттай юм зурах, будах тийм одоо дасгал хийж болно. Тэгэхээр миний хувьд болохоор яг бүтээлтэй холбогдуулаад энэ
орчлын ертөнцийг бүтээсэн байдал, гариг эрхсийн тухай ярихдаа бас нөө англи дээр планетариум гэж нэрлэдэг байдаг. Ер нь бол гаригуудаас бүрдсэн хөөрхөн ханы тийм чимэглэл, эсвэл тааснаас унждаг тоглоом, эсвэл ширээн дээр тавьдаг тоглоом, эсвэл нэг дотор нь ингээд гэрэл тусахаар таац руу ингээд ийм од гариг ингээд харагддаг тийм зүйлийг хүртэл хийж болохоор байхгүй. Ер нь бол ингээд тархиа хэрэг ажиллавал юу хийх боломжтой тийм сайхан эрхчлөө бидэнд өгөхч гисэн. За тэгэхээр энэ бүтээлч чанараас гадна одоо энэ бүтээлээр дамжуулаад бурхны өгөөмөр занг харж болно. Тэгээд энэ чаашлт бол одоо тэр хүн яаж өөрийнхөө эсрэг тэрсэлж гимнүглүүлж байгаа үнд яаж шударгаар тэр гимнүглийг шүүж бурууг нь буруу гэж хэлдэг юм, зөвийг нь зөв гэж хэлдэг юм бэ гэдгийг бол харагдах дараагийн хэсэг рүү бас орж болж байгаа юм. Тэгэхээр яг шудраг зангийн тухай 3-7 хоногт орох. За 4-7 хоногт болохоор хэдийгээр бурхан шудрагч гэсэндээ өршөөнгүй инэрэнгүү сэтгэлтэй гэдэг. Тэгэхээр өшөөх инэрх уушлах гэдэг чинь яг юу юм бэ гэдэг бурхны шин дээр ярьж байхдаа л хүүхүүдтэй тэр тухай заагаад сургаад авах боломжтой юм аа. Тэгэхээр эдгээр санаагаа би өдөр болгон ер нь хуваалцаад явъя гэж бодож байна. За тэгээд энэ сарын хувьд өгөгдсөн ишлэл миний хувьд бол энэ Еврей 6-гийн 19 байгаа. Тэгээд түлхүүр өгн найдвар. Бурхан бидэнд үгээ амлалт болгоод өгчихсөн байгаа бол тэр нь бидэнд итгэл төрүүлснээрээ бидний сэтгэлд найдвар ирдэг. Тэгээд тэрхүү найдвар сэтгэлийн минь зангуу шүү гэдэг. Өөрөөр хэлбэл ямар ч дайралт, ямар ч шуурга болж исэн ч гэсэн яг зангуу мэт хөдлөшгүй. Ямар ч одоо цар тахал дэгжижсэн ч гэсэн бидэнд айхаж байхгүй. Найдвартай хөдөлгөөнгөө өгөөд өшгний дотор нэвтрэн ордог гэдэг нь болохоор нөгөө ариунаас ариун газар руу ордгоо гэсэн үг байгаа. Тэр нь бол хөшгний цаанд байдаг байсан. За энэ ишлэлийн санааг Еврей 11-ийн 1 дээр болон 6-гийн 12 дээр бол тодтогсон байгаа. Итгэл гэж юу юм бэ гэхээр бидний найддаг зүйлийг яг бодит харагдахгүй байгаа зүйлийг баталгаатай гэдгийг ойлгож ухамсарласан сэтгэлийг хэлж байгаа. Тэгээ бид итгэл ба төвчээрээр энэ бурхны гайхалтай амлалтуудыг бол өвлөдөг хүмүүс юм аа. Тэгэхээр энэ Ерөөсийн баялагийг өөртөө шингээсэн ээжүүд маань үр хүүхэдтэй энэ баялагаа өвлүүлэн үлдээх цаг ирсэн бай. Тэгээд 3 сар маань ийм эзний гайхамшигт үеийг дамжуулах Ерөөсийн сар байгаасаа гэж танд ерөөл төвшилж байна. Баярлалаа.